Хуульч шуугахаа Ромын өв залгамжлалын эрх зүйн талаар танилцуулж байна. Ромын өв залгамжлалын эрх зүйн сонгодог үеэс цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ирсэн нарийн тогтолцоо юм. Нас барсан хүн гэрээслэл үлдээсэн болон үлдээгээгүй аль тохиолдлыг зохицуулдаг байжээ. Ромын хуульч гай бол манай 92 дугаар зуунд амьдарч байсан нэрт хуульч бөгөөд Ромын эрх зүйд анхан шатны сурах бичиг болсон институцийн хэмээх алдартай бүтээл үлдээсэн юм. Гай бүтээлдээ Ромын хуулийн янз бүрийн асуудлууд тэр дундаа өв залгамжлалын талаар бичсэн байдаг. Өв залгамжлалын эрх зүйн ойлголтод Гайн оруулсан томоохон хувь нэмэр бол өв залгамжлагчдын янз бүрийн ангиллал гаргаж тэдгээрийн тус бүрийн эрхийг тайлбарласан явдал байжээ. Тэрээр өв залгамжлагчдыг 3 үндсэн ангиллалд хуваасан байна. Нэгд үр хүүхэд ач зээ зэрэг шууд үрүүд нь хуулийн дагуу өв залгамжилж эд хөрөнгө хуваарлахад давуу эрх эдлэнэ. Хоёрт агнат буюу талигаачтай эрхтэй удмаараа холбоотой хамаатан садан тэд дараагийн шатанд өв залгамжлах эрх эдлэнэ. Гуравт ойрын төрөл төрөсөд байхгүй тохиолдолд харь хүмүүс буюу нэг овог, овгийн гишүүд тэднийг боломжит өв залгамжлагчид гэж үзнэ гэжээ. Ромын өв залгамжлалын эрх зүйтэй холбоотой үндсэн ойлголтыг танилцуулъя. Өв залгамжлалын эрх өвлөн авах гэдэг нь тодорхой этгээдийг нас барсны дараа түүний эрх үүргийг тогтоосон журмын дагуу 3 дахь этгээдэд шилжүүлэхийг хэлнэ. Өв гэдэг нь өв залгамжлагчийн эрх үүргийн агуулгыг илэрхийлнэ. Өв залгамжлуулагч гэдэг нь өв залгамжлалын эрх өвлөн авах ажиллагааны үр дүнд эрх үүргээ шилжүүлж байгаа этгээд юм. Өв залгамжлагч гэдэг нь өв залгамжлалын дүнд өв залгамжлуулагчийн эрх үүргийг өөртөө шилжүүлэн авч байгаа этгээдийг ойлгоно. Ромын өв залгамжлал нь онцлогтой. Тухайлбал тодорхой этгээдийг нас барсны дараа уг этгээд хүсэл зоригоор шууд илэрхийлээгүй үед ч явагддаг. Өв залгамжлуулагчийн эрх үүргийг шилжүүлэн авах үйл ажиллагаанд өв залгамжлагч зөвхөн эрх эсвэл зөвхөн үүргийг бус өв залгамжлуулагчийн бүх эрх үүргийг шилжүүлэн авах асуудал юм. Товчхондоо өв залгамжлалын үр дүнд эд хөрөнгө тухайн эд хөрөнгөтэй холбогдсон эрх үүрэгч мөн шилждэг байна. Ромын өв залгамжлалын эрх зүйтэй холбоотой дараагийн нэр томьёо ойлголтыг танилцуулъя. Өв залгамжлагчийн өвлөн авсан эд хөрөнгө өөрийнх нь эд хөрөнгөтэй нийсэн байж болох тохиолдол гэдэг нь өв залгамжлагч өв залгамжлуулагчийн эд хөрөнгөөр үр төлбөрийг төлөөд зогсохгүй өөрийнхөө эд хөрөнгөөр бусдын өмнө үүрэг хүлээнэ гэсэн үг. Претор ийм байдал гаргуулахгүй байхын тулд өв нэгдэхээс үг хүлээн авах хүртэлх хугацаанд өвийг буюу эд хөрөнгийг бүртгэх ажиллагаа явуулах хэрэгтэй байжээ. Ингэхдээ нотариат болон 3 гэрч байлцуулна. Претор гэдэг нь эртний Ромд шударга ёсны асуудлаар өргөн эрх мэдэлтэй шүүхийн ажилтан байсан ба консул эзгүйд засгийн газарт эрх мэдэлтэй байжээ. Хэвтээ өв гэдэг нь өв нэгдэхээс үг хүлээн авах хүртэлх хугацаанд өвийг хэн нэгэн этгээд өвлөн аваагүй өв хүлээгддэг тохиолдлыг ойлгоно. Өв залгамжлах эрх шууд шилжих гэдэг нь өв нэгдэхээс үг хүлээн авах хугацаанд нас барсан өв залгамжлагчаас өвлөх эрх түүний өв залгамжлагчдад шилжихийг хэлнэ. Өв залгамжлуулагч нас барснаар өв нэгдэнэ. Энэ үйл ажиллагаа тодорхой хугацаанд тухайлбал 100 хоног үргэлжилнэ. Гэхдээ өв нэгдэхээс үг хүлээн авах хугацаанд гаргах шийдвэрээс шалтгаалan энэхүү өв нэгдэх үйл ажиллагааны хугацааг богиносгож эсвэл уртасгаж болно. Тухайлбал өв залгамжлагч өв нэгдэх газар байхгүй эсвэл уг газраас хол оршин суудаг байх. Эсвэл гэрээслэл устдаж үгүй болсон бол хууль ёсны өв залгамжлагч тогтооход тодорхой хугацаа шаардлагатай болох. Эсвэл өв бусдад төлөх үр төлбөр болж байгаа. Эсвэл өвийн үнийг хэд дахин нэмэгдүүлж үр төлбөрийг төлөх шаардлага гарч болно. Өв залгамжлагч өвийг хүлээн авах, эсвэл хүлээн авахаас татгалзах талаар шийдвэр гаргана. Тухайлбал өв залгамжлагч өвийг өвлөн авах тохиолдолд үүнийгээ тодорхой үг хэлгээр илэрхийлэх. Өвийг бодитоогоор өөрийн мэдэлд байлгаж тодорхой үйлдэлээр илэрхийлж болно. Эцэст нь өв залгамжлагч өвийг өвлөн авахаа зөвшөөрснөөр өвийн өмчлөгч болно. Өв нэгдсэний дараа тогтоосон хугацааны дотор хэвтээ өвийн талаар хэн нэг этгээд өвлөх хэрэгтэй болохоо илэрхийлээгүй бол уг өвийг эзэнгүү гэж зарлаад улсын санд шилжүүлдэг байжээ. Ромд өв залгамжлал нь гэрээслэлээр болон хуулиар гэсэн үндсэн 2 хэлбэртэй байжээ. Гэрээслэлээр өв залгамжлагтай холбоотой нэр томьёо ойлголтыг танилцуулъя. Testamentum гэдэг нь гэрээслэлээр өв залгамжлахыг хэлнэ. Necessary гэдэг нь өв залгамжлагчийг заавал өв залгамжлах өв залгамжлагчийг ойлгоно. Voluntary гэдэг нь сайн дурын өв залгамжлагч юм. Гэрээслэлээр өв залгамжлах гэдэг нь гэрээслийн дагуу өв залгамжлуулагчийн тодорхойлсон нөхцлөөр өв залгамжлагчид өв шилжихийг хэлнэ.
Ромын өв залгамжлалын эрх зүйн хамгийн чухал шинж чанаруудын нэг нь хувь хүмүүст өмч хөрөнгөө захиран зарцуулахад ихээхэн уян хатан байдлыг олгосон гэрээслийн эрх чөлөө байсан юм. Хүчин төгөлдөр гэрээслийг насанд хүрсэн эрх зүйн чадамжтай Ромын иргэн гаргаж болдогч зарим хязгаарлалт байжээ. Тухайлбал гэрээслэлээр өв залгамжлуулагчийн үйлдэл хууль зүйн болон ёс суртахууны хязгаарлалт тогтооно. Гэрээслэл хууль зүйн баримт бичиг төдийгүй гэрээслэл үйлдэгчийн ёс суртахууны үйлдэлийг илэрхийлнэ. Өв залгамжлуулагч гэрээслэлдээ өв залгамжлагчаа тодорхой заахаас гадна түүний өөрийгөө төлөөлөх үүргийг тодорхойлж өгнө. Өв залгамжлуулагчийн ойр дотны хүмүүсийн ирээдүй өв залгамжлагчийн үйлдэл үйл ажиллагаанаас шууд хамаарна. Эдгээрээс дүгнвэл Ромын эрх зүйд хувь хүн гэрээслэлээр буюу өөрийн хүсснээр өмч хөрөнгөө захиран зарцуулах эрх чөлөөтэй байжээ. Гэрээслэгч гэрээслэл үйлдэхдээ гэрээслэлдээ өв залгамжлагчийг тодорхой заасан байх нөхцөл шаардлага тавигдахаас гадна гэрээслэгчийн хувьд гэрээслэл үйлдэх чадвартай байх, харин өв залгамжлагчийн хувьд өв хүлээн авах чадвартай байх ёстой байжээ. Гэрээслэл үйлдэх чадваргүй этгээд гэдэг нь бусдын эрхэнд байгаа этгээд, насанд хүрээгүй буюу 12 эсвэл 14 нас хүрээгүй этгээд, сэтгэл мэдрэлийн өвчтөе этгээд, үрлэгэн этгээд, хэлгүйдүүлийн этгээд, болцлогдсон этгээдийг ойлгоно. Өв залгамжлагч этгээдийг заавал болон сайн дурын өв залгамжлагч гэж хоёр ангилна. Заавал өв залгамжлах ёстой өв залгамжлагч гэдэг нь өв залгамжлах хүсэлтэй хүсэлгүй, гэрээслэл байгаа байхгүй эсхээс үл хамааран заавал өв залгамжлах ёстой хүү охин, ач хүү боол байж болно. Харин сайн дурын өв залгамжлагч гэдэг нь өв хүлээн авахаас татгалзах хэрэгтэй байна. Гэхдээ өв хүлээн авах эсгээ шийдэх тодорхой хугацаа тогтоогдсон байдаг. Үүнд эцгийн засаглалаас гарсан хүүхдүүд хамаарна. Хууль ёсны өв залгамжлагтай холбоотой нэр томьёо ойлголтыг танилцуулъя. Хууль ёсоор өв залгамжлах гэдэг нь хууль тогтоогчийн тогтоосон нөхцөл журмын дагуу өв залгамжлахыг. Шууд үр удам гэдэг нь заавал өв залгамжлах ёстой өв залгамжлагчийг. Агнаад төрөл төрөсөд гэдэг нь өв залгамжлуулагч өөрийн өв залгамжлагчийг үлдээгээгүй тохиолдолд өв хүлээн авах хүмүүсийг. Харийнхан холын хамаатан гэдэг нь өв залгамжлуулагчаас ойрын төрлийн агнаад үлдээгүй бол дараагийн өв залгамжлагчийг буюу өв овгийн гишүүдэд шилжихийг. Хууль ёсны хэсэг гэдэг нь нас барсан хүний хөрөнгөөс эхнэр нөхөрт ногдох хэсгийг. Нас барагчийн бүх хүүхдүүд гэдэг нь эхний ээлжид өв залгамжлах хүмүүсийг. Агнаатын төрлүүд гэдэг нь 2 дугаар ээлжид өв залгамжлах хүмүүсийг. Цусан төрөл гэдэг нь 3 дугаар ээлжид өв залгамжлах хүмүүсийг. Өв залгамжлуулагчаас салсан эхнэр эсвэл нөхөр гэдэг нь 4 дугаар ээлжид өв залгамжлах хүнийг хэлдэг байжээ. Анхан үед Ромын өв залгамжлалын хуулиуд агнаад байжээ. Өв залгамжлал нь үндсэндээ эрэгтэй удамд дамждаг гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд энэ систем өөрчлөгдөж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь өв залгамжлах боломжийг олгосон байдаг. Ромын эрх зүйд өв залгамжлагчид нь шууд үр удам, агнаад буюу эрэгтэй төрөл төрөсөд харийнхан буюу нэг овг, овгийн гишүүд зэрэг хэд хэдэн ангилалд хуваагддаг байсан. Эдгээр нь байхгүй тохиолдолд хууль ёсны өв залгамжлалын дагуу өв нь улсад шилждэг байжээ. Хууль ёсны өв залгамжлалыг өв залгамжлуулагчийн хүсэл зоригийг илэрхийлдэггүй, заасан нөхцөлд хэрэглэнэ. Тухайлбал гэрээслэл байхгүй, гэрээслэл хүчин төгөлдөр бус, гэрээслэл устдаж үгүй болсон, гэрээслэл заасан өв залгамжлагч байхгүй тохиолдлыг ойлгоно. Ромын түүхийн янз бүрийн үед өв залгамжлагчдын хүрээ, өв хүлээн авах дараалал өөр байжээ. Манай эртний өмнөх 753-аас 509 он хүртэл Ромын хаант улсын үед Пюритийн эрх зүй үйлчилдэг байсан. 12 хүснэгтийн хуулиар хууль ёсны эхний өв залгамжлагч бол өв залгамжлуулагчийн засаглалд дор байгаа хүмүүс байна гэжээ. Тэр дундаа заавал өв залгамжлах ёстой өв залгамжлагч нь өв залгамжлуулагчийн хүүхэд ачнаар байна. Өв залгамжлуулагч өөрийн өв залгамжлагчийг үлдээгээгүй бол ойрын төрлийн агнаад өв залгамжлана. Ойрын төрлийн агнаад өвийг хүлээн аваагүй бол өв ураг төрлийн дараагийн хүнд шилжихгүй бол эзэнгүй өв болно. Өв залгамжлуулагчаас ойрын төрлийн агнаад үлдээгүй бол дараагийн өв залгамжлагч нь өв залгамжлуулагчийн овгийн гишүүд байна. Ромын бүгд найрамдах улсын болон Ромын эзэнт гүрний үед преторын эрх зүйтэй байжээ. Претор эдиктэд тусгасан дагуу өв залгамжлагчийн өв эзэмших эрхийг хангаж өв залгамжлах дарааллыг нарийн баримтлана. Эхний ээлжид нас барагчийн бүх хүүхдүүд, 2 дугаар ээлжид хууль ёсны өв залгамжлагчид, 3 дугаар ээлжид цусан төрөл, 4 дугаар ээлжид өв залгамжлуулагчаас салсан эхнэр нөхөр өв залгамжлана. Харин Юстианы эрх зүй үйлчилж байх хугацаанд Юстианы иргэний эрх зүйн эмхэтгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 118, 127-д хууль ёсоор өв залгамжлах журмыг тогтоож өгсөн байдаг.
Эхний өв залгамжлагч нь хүү аж, эцэг их нэгтэй ах эгч дүү нар. Хоёрдугаар ээлжид өв залгамжлагч нь эцэг нэгтэй их өөр ах эгч дүү нар. Гуравдугаар ээлжид өв залгамжлагч нь авав нагц. Дөрөвдүгээр ээлжид өв залгамжлагч нь өв залгамжлуулагчаас салсан эхнэр нөхөр байна. Ромын хууль нь шууд өв залгамжлалаас гадна тусгай бэлэг болон итгэлд үлдээсэн даалгаврыг зөвшөөрдөг байжээ. Ингэснээр гэрээслэгч нь үг хүртэгчид эсвэл буйны байгууллагад эд хөрөнгийг шилжүүлэх зохицуулалт хийх боломжийг олгосон байна. Legatum гэдэг нь нийт өвөөс тооцсон, гэрээслэгч тоо хэмжээг нь тогтоосон, тодорхой этгээдэд зориулж үлдээсэн бэлэг юм. Легатарын нийт өвөөс бусдад төлөх үр төлбөрийг төлж дуусгасны дараа өөрийн легатыг авч болно. Легат аман болон бичмэл хэлбэрийн гэрээслэлд тусагдахаас гадна легатын ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн эд юмс эсвэл эд юмсын эрх буюу сервитут шилжүүлснээр тогтоогдсон байна. Легатыг ашиглан хууль ёсны өв залгамжлагчдыг орхигдуулах оролдлого гаргуулахгүй тулд легатын хэмжээнд хууль зүйн хязгаарлалт тогтооно. Манай эртний өмнөх 1-р зууны Палестинийн хуульд легатын хэмжээг өвийн 4/3 байхаар тогтоосон байдаг. Хууль ёсны өв залгамжлагч 4/1-ээс багагүй хэмжээтэй өв авах ёстой. Итгэлд үлдээсэн даалгавар гэдэг нь Ромын эрх зүйн гэрээслийн захирамжийн төрөл юм. Фидеокомиссийн тусламжтайгаар өв залгамжлуулагч, өв залгамжлах чадваргүй 3 дахь этгээдийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйл ажиллагаа хийж гүйцэтгэхийг өв залгамжлагчид гэрээслэлээр хууль ёсоор даалгана. Гэрээслийн даалгавар өв залгамжлах эрхгүй, эсвэл өв залгамжлагчийн өмнө өөрөг хүлээгээгүй 3 дахь этгээдийн хувьд хүчин төгөлдөр байна. Гэрээслийн даалгавар эрх зүйн болон ёс суртахууны шинжтэй байна. Фидеокомиссийн институт гэрээслэгчид хүсэл зоригоо бүрэн илэрхийлэх боломж олгоно. Эзэнт улсын үед Фидеокомиссийг хуулиар хүлээн зөвшөөрч эрх зүйн хамгаалалт тогтоож өгсөн байжээ. Дүгнэн хэлбэл Ромын өв залгамжлалын эрх зүйн Ромын нийгэмд эд баялаг, эд хөрөнгийн шилжилтийг зохицуулдаг олон талт эрх зүйн орчин байжээ. Ромын өв залгамжлалын гэрээслийн эрх чөлөө, өв залгамжлагчдын шатлал, өв залгамжлалын дүрм зэрэг нь түүхийн туршид эрх зүйн тогтолцоонд нөлөөлсөн байна. Ромын өв залгамжлалын эрх зүй орчин үеийн өв залгамжлалын эрх зүйн үндэс болсон юм. Хуульч шууха Ромын өв залгамжлалын эрх зүйн талаар танилцууллаа. Танилцуулсан Ромын түүхэн үе шат бүрийн өв залгамжлалын эрх зүйн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл хуульч шууха Ромын өв залгамжлалын эрх зүйн нийтлэлийг уншаарай. Хуульч шуухатай хамт Ромын эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.